Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр та бүхэнд ядуу сэтгэлгээ таны амьдралд хэрхэн нөлөөлдөг, үүнээс хэрхэн гарах тухай ярьж өгье. Таны амьдралыг хэрхэн хязгаарладаг вэ? Би хизээч баян болохгүй. Мөнгө бол муу зүйл. Би амьдралдаа ийм л хувь тавилантай гих эдгээр өгсөд танд хэр танил сонсогдож байна вэ? Хэрв тийм бол та эсвэл таны эргэн тойронд байгаа хэн нэг нь ядуу сэтгэлгээтэй байх өндөр магадaltaй. Ядуу сэтгэлгээ бол миний амьдралыг хизээж өөрчлөхгүй гэсэн итгэл үнэмшил юм. Энэ нь таныг хүссэн бүхнээ бүтээх боломжгүй мэт санагдуулдаг хортой хандлага юм а. Энэ сэтгэлгээгээр амьдрах нь таныг амжилтанд хүрэх үгүй юу? Харин ч эсрэгээрээ доош нь чангаан гэдгийг бодож үзээрэй. Ядуу сэтгэлгээний 3 сөрөг нөлөөнд багтааж үзье. Нэгдүгээрх нь хувь хүний хөгжилд хэрхэн саад болдог вэ? Би чадахгүй гэсэн бодол давмгайлдаг, шин зүйлийг сурахаас айдаг, зориггүй мөрөөдөлгүй амьдардаг. Жишээ нь бат амьдралдаа үргэлж би ийм л хувь тавилантай гэж боддог байсан. Тэрээр өөрийгөө хөгжүүлэх гэж хизээч оролдож үзээгүй. Гэтэл түүний найз болдоо харин өөрийгөө хөгжүүлж шин чадварууд эзэмснээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан. Ялгаа нь ердөө энэ сэтгэлгээ юм а. Хоёрдугаарт нь санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Мөнгө муу зүйл гэх үзэл, бусдын амжилтыг муугаар хардаг, өөрийн амьдралыг дээшлүүлэхийн оронд гомдлож суудаг. Энэний хариултан маш энгийн. Та өдөр бүр 1000 төгрөг хадгалах уу? Эсвэл хожим нь их мөнгө олно гэд юу ч хийхгүй байх уу? Санхүүгийн зөв хандлага гэдэг нь багуугаар урагшлаг ухаан юм а. 3 дугаарт нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Атаархал нь сөрөг сэтгэлгээтэй болгодгоо. Амжилттай хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг. Бусдад ч мөн адил ядуу сэтгэлгээг түгээдэг. Энэ нь танд хэр ойрхон сонсогдож байна вэ? Баян хүмүүс муу арга хэрэглэж мөнгөтэй болсон. Тэр их азтай байсан болохоор амжилттай байгаа юм гэх бодол. Хэрэг би баян байсан бол ингэхгүй л байх байлаа гэсэн үзэл. Эдгээр бодлууд танд байвал сэрэмжлээрээ энэ бол ядуу сэтгэлгээ юм а. Ядуу сэтгэлгээнээс хэрхэн ангижрах вэ? Эндээс гарах 3 алтан дүрм бий. Нэгдүгээрх нь өөрийгөө хөгжүүлэх, санхүүгийн боловсрол эзэмших, ур чадвараа хөгжүүлэх, суралцах. Хоёрдугаарт нь өсөлттэй орчинд байх, амжилттай эерэг хүмүүсийн хүрээлэлд орох. Гуравдугаарт нь өдөр бүр багуугаар урагшлах, хоримтлал үүсгэх, зорилго тавих, төлөвлөх. Танд боломж байна. Гагцгүй энэ сэтгэлгээл таныг зогсоож байна гэдгийг санаж байх хэрэгтэй. Төгсгөлд нь хэрв та энэ мэдээлэлд санал нийлж байвал доор комментэнд би өөрчлөгдөх болно гэж бичээрэй. Ингэж бичснээр танд эерэг гэгээлэг сэтгэл зүй тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх болно. Энэ мэдээллийг бусдад бас хуваалцаж коммент бичээрэй. Сайн сайхан амьдралд зөвхөн баян хүмүүст бус, харин зөв сэтгэлгээтэй хүмүүст ирдгийг байнга санаж бодох нь чухал байдаг. Хэрв танд энэ контент таалагдсан бол лайк, subscribe, share хийж бусдад түгээгээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.